Геологийн шинжилгээ ухааны салбарт дэлхийн жишгт нийцсэн сансрын технологийн шийдлүүдийг төгс нэвтрүүлэх замаар үндэсний геологийн судалгааны мэдээллийн санг бас улам боловсронгуй болгох, уул уурхай эрдэс баялагын салбарт стандарт хэмжил зүйн асуудлуудыг орхигдуулахгүй шийдвэрлэх, сайжруулах тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй. Монгол улсын эрдэс баялагын салбарын хөгжлийг шин шатанд гаргах, засаглалыг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх та бидний бас хамтын үйл ажиллагааны хүрээнд тулгымдсан асуудлуудын нэг бөгөөд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлаа гэж үзэж байгаа. Энэ хүрээнд эдийн засгийн бүтцийн хувьд ижил төстэй бөгөөд эрдэс баялаг уул уурхайг эдийн засгийн гол тулгуураа болгодог улс орнуудын хууль журам, бодлого шийдвэр, туршлага сургамжаа сайтар судлан өөрийн орны онцлог талууд, гадаад дотоод хүчин зүйлүүд, мөн өнөө ба ирээдүйд тулгарх эерэг сүрэг үр дагавруудыг зайлшгүй тооцох учиртай гэж үзэж байна. Хууль эрх зүйн орчин шинжилгээтэй мэдээж нийгэм эдийн засаг, байгаль экологийн үр дагаврыг нэн тэргүүнд бид бас авч үзэх ёстой. Энэ дотор татвар хөрөнгө оруулалт, баялагын сангийн тухай хууль болон улсын хурлаар хэлцэх бусад хууль тогтоомжуудтай нэгт уялдуулах, тэр одоо хүрээнд бас судалгаа тооцоогоо сайтар хийх зүйтэйг өндөр одоо хөгжсөн улс орнуудын туршлага харуулж байгаа учраас бид бүх талаар одоо бас нарийн тооцоо судалгаатай хандах ёстой гэж бодож байна. Ийм төрлийн оновчтой зөв бөгөөд тогтвортой бодлого, итгэлцэлээр тогтсон гадаад харилцаа, аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжлийн асуудал, нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх, энэ салбарт ажилтнуудын нийгмийн хамгаалал, мэрэгсэн хүний нөөцийг бэлтгэх, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын байрыг олноор бий болгох хүртэлх бүх шатны тулгымдсан асуудлыг цогцоор шийдэхийн төлөө хамтдаа хэлэлцэж, хамтдаа хэрэгжүүлэхийг уриалж байна.